2017 оноос эхлэн Монгол Улсын засгийн газраар батлагдсан мэлэг бүтээн үндэсний хөтөлбөр маань өнөөдөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж явж байна. За 2017 онд бол 40-65 насны иргэдийг бол илгэний БЦ-гийн илрүүлэгт хамруулах үйл ажиллагаа явуулсан. За энэний үргэлжлэл болоод 2 дахь шатны илрүүлэг маань 2018 оны 4 сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн байна. За энэ 2 дахь шатаараа бид нэр 15-аас 39-наас тэгээд 65-аас дээш нас буюу олдсон хүмүүсийн хамруулъя гэдгээр 2 дахь шат эхлүүлсэн байгаа. За энэ жил эрүүл мэндийн яам маань бас эрүүл мэндийн цахим мэдээллийн чиглэлээр бол томоохон ажлуудыг хийлээ. За улсын бүртгэлийн ерхий газартайгаа хамтраад иргэний бүртгэлийн системийг илэг бүтэн Монгол хөтөлбөрийн системтэй холбосноор бас богино хугацаанд бол бүртгэлийнхаа мэдгийг бол авч чадсан байна. За өнөөдрийн байдлаар бол нийтдээ 710 мянга гаруй хүн маань бол илэг бүтэн үндэсний хөтөлбөрт хамрагдсан гэсэн мэдээ ирсэн байна. За үүнээс одоо задлаад үзэх юм бол 2017 онд бол 326 мянган орчим хүн байна. За 18 он гэхэд бол 380 гаруй мянган хүн ингээд хамрагдсан юм тоотой орж ирж байна. За насны ангилаар үзэх юм бол 15-аас 39 насны манай үндсэндээ сүүлийн одоо 4 сараас үндсэндээ 8 сарын хугацаанд гэдэг нь 310 мянган хүн маань хамрагдсан байдаг. Маш их богино хугацаанд маш амжилттай бас энэ хөтөлбөр маань бас тухайн насны хүмүүс маань хамрагдсан гэдэг мэдээлэл ирсэн байна. За 40-65 насны маань мөн ялгаа 330 орчим мянган хүн гээд хамрагдсан. 65-аас дээш насны хүмүүс бол 21 мянган орчим мянган хүн хамрагдсан гэсэн тоо мэдээтэй байна. За үлдэж байгаа бас энэ сар орон хугацаанд бид нараас тоо мэдээг бол өсөх боломжтой. За одоо энэ маягаар бол цаашаа бүртгэл мэдээ маань ингээ явах юм бол оны эцэст бид нар бол 800 мянган хүнийг бол хамруулсан гэсэн мэдээтэй. Энэ хөтөлбөрийнхөө бас хэрэгжилтийг 18 онд бол маш үр дүнтэй хамруулсан гэсэн тоо мэдээтэй болохоор харагдаж байна. За 19 онд мэдээд энэ төсөл бүртгэл маань хэрэгжинэ. Тэгэхээр энэ үлдэж байгаа хугацаанд нь одоо бүх шатны одоо эрүүл мэндийн анх шатны байгууллагууд сумын эмнэлгүүд бүгд илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Иргэд маань бас эрүүл мэндийн даатгалтаа бас хамрагдаад үн төлбөрөөгөө илрүүлэх шинжилгээнд оролцох болцоо байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол мэдээллүүдийг бол эрүүл мэндийн яамны төгс бол цаг тухай бүрт нь бол бас мэдээлж авах болно.